За тэгвэл цаашид өмнөх засгийн газрын хэрэгжүүлэхээр болсон 14 мега төслийн зармийг нь хувийн хвшилд шилжүүлэх, за төрөмчид компаниудыг цөөлөх, цомготох шийдвэрээ бүрэн гүйцэд хэрэгжүүлэх нь чухал байна. Энэ сэдвээр та бүхэнд эдийн засгийн болонд сэтгүүлч уянга мэдээллийг дэлгэрүүлэн өргөх гэж байна. Баярлалаа үзэгчдээ арай мэндийг хүргэе. За тэгэхээр 2025 оны төсвийг 2024 онд тухайн үеийн ерөнхий сайд оюун эрдний хувьд бол одоо 14 мега төслийг эхлүүлж урагшлуулах ажилд чиглүүлсэн гэдгийг онцолж байсан. За салбарын сайд нь ч гэсэн онцлон хэлж байсан маа. За тэгвэл 14 мега төсөлд яг ямар төслүүд багтаж байна вэ? За үүнийг хэрэгжүүлэхдээ бас хэрхэн яаж одоо хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ гэдэг ерөнхий тооцооллыг та бүхэнд харуулж байна. За тухайлх нь бол гашуун сухад ганц мод одоо хил холболтын төмөр замын одоо яг энэ хил холболт байгаа. За үүнийг бол 2024-с 2028 онд хэрэгжүүлнэ гэж үзээд 957.6 тэрбум төгрөгийг бол эхний хөрөнгө оруулалт байна гэж үзсэн. За үүнийг бол төрөмчид компани бол хэрэгжүүлнэ гэд ингээд оруулж өгсөн. Одоо энэ тавьж байгаа хөрөнгө оруулалтын төслүүд мөнгөнд үнэ нь бол хэд зах зээлийн анхнаас бол өндөр байна гэсэн шүүмжлэг хүртэж байсан. За тийм ч учраас зарим төсөл хөтөлбөрүүдийг бол одоо хувийн хвшилтэд хамтран хэрэгжүүлэх зүйтэй гэдэг дээр бол саналаа илэрхийлж байсан юм аа. Хэрлэн тоон орхон анги ус дамжуулах шугам, за сэргээд хэрчим хүч ба тархмал их үүсвэр, за мөн дээрэс нь оюутлогоо төсөл түшгэлсэн алт цэвэршүүлэх үйлдвэр гэх мэтчрийн эдгээр төсөл хөтөлбөрүүдийг бол төр заавал өөрөө бүтээн байгуулж одоо төсөв хөрөнгө тавихаас илүүтэйгээр хувийн хвшилд үүнийг хийх боломжийг нь олох зүйтэй гэдэг дээр бол одоо эдийн засгчид бол онцлон хэлж байсан, бид ч бас өмнө мэдээлж байсан. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг бол одоо аль болох дотооддоо өөрсдөө одоо хэрэгжүүлэх зүйтэй, хувийн хвшилтэд даатхан хэрэгжүүлэх зүйтэй. За эсвэл нийгмийн эдийн засгийн үр ашгийг нь нарийн тооцоолоогүй, за нарийн дүн судалгаа мэдээлэл гараагүй бол одоо энэ хэмжээний өндөр дүн тавьж гадаадын одоо үр зээлээ бол нэмэх шаардлагагүй гэж үзэж бас болно. Үүнийхээ нийт өртгийг бол наривчлан тооцоолоогүй нь гадаад өрийн дарамт нэмэгдэх эрсдэл байгааг бол салбарын шинжээчд болоод эдийн засгчид хэлж байсан. За мөн тухайн төслийн анхан шатны төсөв төртөг анхны дүнгээс нэмэгдэн гэвэл энэ зардлууд тэр чигтээ төсвийн гадуурх зардал болж хувирах эрсдэл байгаа юм. За нөгөөх нь болохоор төрийн өмчит компаниудын асуудал байгаа. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ч гэсэн хэдийгээр авч хэлсэн ч гэсэн энэ асуудлыг бол одоо өнгөрсөн 2024 онд ч гэсэн ярьж байсан. За тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал, за одоогийн бол одоо эдийн засгийн хөгжлийн сайд учрлын хувьд бол одоо төрийн өмчит компаниудын үр ашиггүй, за тэр дундаа алдагдaltaй компаниуд маш олон байна. Эдгээрийг бол цөөлнө, за цомгтхон гэх мэтчлэн олон удаагийн мэдээллүүдийг тухайн үеийн засгийн газраас бол хийж байсан идэж гисэн дөрвтэй үр дүн бол гараагүй байгаа. За тэгвэл цаашдаа төрөмчид компаниудыг бол одоо бас тодорхой хэмжээгээр бол шинжилэл хийж, за менежментийг нь бол зөв болгох шаардлагатай байгаа. Төрөмчид компаниуд гэхэд нийтдээ охин компанитайгаа нийлээд 123 байна. За үүний 43 нь бол алдагдaltaй ажиллаж байна гэсэн ийм статистик мэдээлэл өгдөг. За тэд бол урт хугацаанд үр төлбөр нь бол нийт өрийнх нь 74% буюу 3.8 их 80 төгрөг бол эзэлж байна гэсэн дүн байна. Мөн урт хугацаанд зээл нь 2.4 их 80 төгрөгт хүрчихсэн байгаа юм. За өөрөөр хэлэх юм бол төсөвт тусгагдаагүй зардлуудыг төрийн өмчит компаниуд их гаргаж байгаа нь эргээд төсвөөс гадуурх зарцуулалтыг тэлсээр байгаа юм аа. Үеийн засгийн газар энэ нөхцөл байдлыг өөрчлөн гэж хэлдэг ч гэсэн дөрвтэй шинжилэл хийж чадаагүй. За үүнийг бол одоо яг энэ эдийн засаг саарчсан энэ цаг үед бол яаралтай хэрэгжүүлж үр дүнд хүрэх нь чухал гэдгийг бас тодтогхон хэлэх нь зүйтэй. За ер нь бол Монгол улсын хувьд бол яг энэ импортлогч орон, за тэр дундаа импортын бараг хэн хамгийн их худалдаж авч байна вэ гэвэл төр өөрөө хамгийн том худалдаа авч болчихсон. За тийм учраас импортын бараг одоо төр өөрөө худалдаа авалтаараа дэмжиж нөгөө талдаа бас инфляцид сөрөг нөлөө үзүүлж байгаа гэх мэтчлэн. За тийм учраас цаашид аль болох төр бүтцээ цомгтгох, за мөн дээрэс нь өмнө хэлсэнчлэн 14 мега төслийг ирэмблэх, за заавал 14-өлөнг нь бол одоо ойрын хугацаанд хэрэгжүүлэх, за эсвэл төр өөрөө хэрэгжүүлэх гэж зүтгэх шаардлагагүй маа гэдгийг энд татдагъя. Мэдээлэл хүргэлээ.